За миний Binance аккаунтнаас миний хийсэн Binance арилжааны бот яг одоо арилжаа гэгээд миний оролцоо үгээр ирэхдээ бол мөнгө болоод байж байна. За энэ зүйлийг би Gemini Google-ийн гаргасан Gemini-ийн хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийсэн байгаа. Одоо хэдүүлээ энэ хиймэл оюун ухааны хийсэн ботны арилжааны үр дүнтэй танилцъя. За өнөөдөр бол энэ бот 5-6 арилжаанд орсон байгаа. Хамгийн эхлээд meme гэдэг энэ coin-ыг тэг цэг 2 тэг 1167-оор худалдаж авсан байна. Дараа нь meme гэдэг энэ coin-ыг тэг цэг 2 тэг 1193-аар зарсан байна. Ингээд хямдхан худалдаж аваад үнэтэй зарах байдлаар энэ бот ашиг болж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол энэ бот миний Binance доторгоо миний мөнгөөр эдгээр coin-уудыг худалдаж авна. Тэгээд худалдаж авсан үнээс нь худалдаж авсан coin өссөн тохиолдолд зарж ашиг авна. Энэ дээр бол миний оролцоо байхгүй. Ерөнхийдөө бол эдгээр бүх зүйлүүдийг энэ хиймэл оюун ухаанаар хийсэн бот бие дааж хийж гэнэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол миний хувьд бол зүгээр хаяа энэ ботны арилжааны үр дүнгийн шалгахаас өөр юу ч хийхгүй ойлгосон. Энэ бол ерөнхийдөө бол баг хагас passive income. За тэгээд ерөнхийдөө өнөөдрөөс эхлээд та нар ч гэсэн энэ ботыг өөрийнхөө Binance аккаунттай холбоод энэ ботыг өөрийнхөө Binance аккаунтн дээр ажилуулах боломжтой болсон байгаа. Яг надтай адилхан та нар ердөөсөө энэ ботыг өөрсдийнхөө Binance аккаунт дээр ажилуулаад яг надтай адилхан байдлаар ашиг олох боломжтой болж байна гэсэн үг. За өнөөдөр би та бүхэнд яаж техникийг зааж өгнө. За энэ жоохон урт бичлэг болно. Тэгээд маш чухал юмнуудыг үзүүлэх учраас хамгийн гол нь анхаарлаа маш сайн төвлөрүүлээд энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. За та бүхэн энэ ботыг ашиглахын тулд өөрсдийнхөө Binance арилжаанд энэ ботыг ашиглахын тулд хамгийн эхлээд яг энэ үзэж байгаа бичлэгнийхаа descriptions-ыг шалгах хэрэгтэй. За утсан дээр бол энэ яг энэ үзэж байгаа бичлэгийн чинь доор нэг more гэсэн нэг жижигхэн коно барагдана. MORE more гэсэн нэг жижигхэн коно барагдана. More тэр нь ингээд ангууд бичлэгний descriptions гэн гараад ирнэ. За энэ чи би Telegram 2 Telegram channel-ийнхаа линкийг оруулсан байна. Эхний линк нь болохоор миний энэ ботны линк, хоёр дахь линк нь болохоор миний Telegram-ийн community channel-ийн линк байгаа. Тэгэхээр та бүхэн эхлээд энэ миний Telegram-ын community channel руу ороод дараа нь иргэдүүд энэ бот руу ороорой. За тэгээд та бүхэн миний бот руу орохын тулд Telegram-ын од хэрэгтэй. Ерөнхийдөө бол 1 сарын 550 Telegram одны төлбөртэй байгаа. За одоо та бүхэн Telegram одыг яаж Telegram-ын аккаунтн дээр худалдаж авах гэж заагаад өгье. За Telegram од худалдаж авахын тулд эхлээд Telegram-ынхаа settings руу орох хэрэгтэй. Доош гүйлгэнгүүтийн чи My Stars гэсэн коно барагдана. My Stars дээр ингээд дарах юм бол Top Up Balance гэсэн хөхөнгийн коно барагдана. Top Up Balance дээр дарах юм бол хэрэг хэмжээний од худалдаж авах сонголтууд нь гараад ирнэ. За ерөнхийдөө миний энэ Telegram channel-ийн сарын төлбөр нь бол 550 од. Тэгэхээр та бүхэн 1000 од худалдаж авах хэрэгтэй. 1000 гэж дараад тэнгүүд энэ чинь картныхаа мэдээллийг оруулах цонх гараад ирнэ. За Монголын альч банкны Visa карт байж болно. Төгрөгийн Visa карт байна уу, долларын Visa карт байна уу хамаагүй. Та бүхэн ердөөсөө энэ чинь картныхаа 12 оронтой тоог оруулна. Энэ чинь болохоор картныхаа дуусах он сарыг нь оруулна. Тэгээд төгрөгийн картны арталт нь 3 оронтой тоо байдээ. Тэр 3 оронтой тоог нийшээ оруулна. За тэгээд доон гэсэн дээр дараад болоо. Ингээд ерөөхдөө бол Telegram дээр та бүхэн 1000 од худалдаад авчна гэсэн үг. За 1000 од худалдаж авсныхаа дараагаар яах юм бэ гэхээр яг энэ үзэж байгаа бичлэгнийхаа доор байгаа хоёр линкний эхнийх дээр нь дарах хэрэгтэй. Яг энэ үзэж байгаа бичлэгнийхаа доор байгаа хоёр линкний эхнийх дээр нь дарах хэрэгтэй. За тэгээд энэ чи Open Telegram Desktop гэсэн коно барагдаж байна. Энэ дээр дарна. Утсан дээр бол шууд Telegram-ийн аппликейшн руу автоматар орж байгаа. За тэгээд Telegram-ийн аппликейшн руу автоматар орсон дараагаар та бүхний хувьд бол 550 од төлөх үү эсвэл subscribe хийх үү юм нэг тийм коно барагдана. Тэр конопон дээр нь дараад болоо. Ингээд та бүхэн ерөөхдөө бол 550 од төлөөд миний ботны channel руу орчиж байна гэсэн.
За ботны чанал руу орсны дараагаар та бүхэн ирэхэд бол энэ ботны хизээ ямар coin худалдаж авах, хизээ ямар coin зарахыг нь бол яг бодит цаг хугацаанд хянах боломжтой болж байгаа. Одоо жишээ нь энэ ногоон тэмдэглэгээтэй постнууд нь бол бүгдээрээ нөгөө зарсан постнууд Binance exiting ING-гээр төгссөн бод ирэхэд бол зарах захиалга өгсөн гэсэн үг. ED буюу одоо exited гэсэн байх юм бол ирэхэд бол зарсан гэсэн үг. Тэгээд энэ хөхөнгийн дугуй тэмдэглэгээтэй постнууд нь болохоор худалдаж авсан гэсэн үг. За одоо яаж энэ ботыг өөрсдийнхөө Binance аккаунтн дээр ажилуулах юм? Тэрийг би та нарт тайлбарлая. Анхаарлаа маш сайн төвлөрүүлээрэй. За миний энэ чанал дотор ирэхэд бол ийм постнууд харагдана. Ийм 3 коноптой постнууд харагдана. Та бүхэдээс энэ 3 постных нь энэ 3 конопных нь set auto trading гэсэн кнопн дээр дарах хэрэгтэй. Set auto trading. За тэгэнгүүт ингээд Cornix. Ерөнхийдөө Cornix бол одоо дэлхийн хамгийн том автоматчлагдсан крипто арилжааны платформ багхгүй. Тэгэхээр та бүхэн эхлээд Cornix дээр ерөнхийдөө бол аккаунт нэг хэрэгтэй. Ер нь бол аккаунт нэг чартлаг байхгүй. Ер нь шууд Telegram-ын аккаунтаар ингээд орчин. За тэгээд Cornix руу орсны чинь дараагаар энэ ч нэг 2 цонх харагдана. Live trading demo гэсэн нэг 2 цонх харагдана. За та нарт гэж хэлэхэд хамгийн гоё нь та нар энэ ботны үр дүнг тест мөнгөөр туршиж үзэх боломжтой. Тест мөнгөөр туршиж үзэх боломжтой. Яг жинхэнэ мөнгөөр энэ ботыг ашиглахаас өмнө тест мөнгөөр туршиж үзэх боломжтой. За тест мөнгөөр туршиж үзэхийн тулд энэ демо гэдэг дээр нь дарах хэрэгтэй. Demo trading. За демо дээр ингээд дарангуудаа та бүхэн яах юм бэ гэхээр чи create гэсэн нэг цонх харагч чинь create дээр нь дарах хэрэгтэй. Тэгээд энэ чи Binance Spot Futures гэсэн нэг коноп харагч чинь энийг дарах хэрэгтэй. За тэгээд энэ чи болохоор ямар ч хамаагүй нэрийг ингээд зохиогод биччихнэ. Ямар нэр өгөх нь бол хамаагүй. За энэ чи хэр их хэмжээний мөнгөөр миний энэ ботны арилжаануудыг дагах юм. Тэрийг оруулна. За 1000 гэдээ оруулчих 1000. За энэ чи 1000 гэж оруулаад create demo account гэдэг нь дараал болоо. За тэгээд тэгсний дараагаар ирэхэд бол энэ чи ийм жижигхэн цонх үүсчин. Яг одоо чамд 900 миний саний нээсэн демо аккаунтанд бол 999 Америк доллар байна. Тэгээд би 3 удаа самсаргүй нээсэн учраас энэ чинь ийм 3 юм харагч чинь хэрэггүй хоёр устгах чинь. Энийг устгаад энийг устгах. Энийг устгаад. За тэгээд дараа нэг яах юм бэ гэхээр энэ дээр ингэж дарах хэрэгтэй. Тэгэнгүүт ирэхэд бол энэ портфолио энэ no data collected гэдэг дээр нь ирэхэд бол нөгөө миний ботны арилжааны үр дүнгууд нь гарах байхгүй. Энэ бот хизээ ямар нэг coin худалдаж авах юм бол энэ ч гараад ирнэ. Энэ бот тэр худалдаж авсан coin ашигтай зарах юм бол энэ ч гараад ирнэ. Ард талтай зарах юм бол энэ ч гараад ирнэ. Та бүхэн ингэж ирэхэд бол энэ ботны арилжааны үр дүнг тест мөнгөөр туршиж үзэх боломжтой. Тест мөнгөөр туршиж үзэж байгаа учраас энэ жинхэнэ мөнгө биш учраас хэрвээ энэ бот мөнгө алдах юм бол ямар ч тохирлгүй гэсэн үг. Гэхдээ харамсалтай тест мөнгөөр туршилт хийж байгаа учраас энэ бот мөнгө олох үед бас дагаад олно гэсэн үг л биш. Энэ чинь зүгээр л жинхэнэ мөнгө биш тест мөнгөөр туршиж үзэж байгаа байхгүй. Ерөөдөө явц үр дүнгийг харахын тулд урьдчилан үр дүнгийг харахын тулд. За тэгээд хэрвээ та нар яг жинхэнэ мөнгөөр энэ ботыг өөрийнхөө Binance аккаунтн дээр жинхэнэ мөнгөөр энэ ботыг дагахыг хүсэх юм бол энэ live гэсэн кнопн дээр дарах хэрэгтэй. Live trading дээр дарна. За тэгээд текстийн дараагаар энэ чинь нэг accounts гэсэн нэг кноп харагдана. Портфолиогийн доотлолт нь accounts гэдэг дээр нь дараад create account дээр нь дарах хэрэгтэй. За тэгэнгүүт энэ чэнэс та бүхэн Binance-аас сонгоно. За энэ Binance гэдэг энэ кнопн дээр дарангууд Binance-ийн аккаунттай холбогдох гэсэн нэг тийм цонх гараад ирнэ. За тэгээд та бүхэн ерөнхийдөө бол Binance-ийн аккаунт руу эхлээд өөрсдөө нэвтэрж ороод дараа нь энэ кнопн дээр дарах юм бол Binance-ийн аккаунттай энэ Cornix чинь шууд холбогдчихно. За тэгэл шууд Binance-ийн чинь spot wallet дотор хичнээн USDT байна те. Тэр мөнгөөр чинь шууд ингээд миний энэ ботны арилжааны үр дүнг ингээд дагаад арилжаа гэд хэлнэ гэсэн. Нэгэсэндээ хэрвээ энэ бот биткойн худалдаж авах юм бол чиний Binance аккаунтн дээр ч гэсэн автоматар биткойн худалдаж авна.
хэрвээ энэ бот Ethereum хөдөлж авах юм бол чиний Binance аккаунтанд тэр чих автоматар Ethereum хөдөлж авна. Хэрвээ энэ бот хөдөлж авсан биткойноо зарах юм бол Binance аккаунтын доторгоо биткойн ч гэсэн автоматар зарагдана. Ингээд ирэхэд бол та нар яг надтай адилхан энэ ботыг ердөөсөө өөрсдөө Binance аккаунт дээр ажиллуулж орхиол мартаж болно гэсэн. Тэгвэл эхлээд демо горно тест мөнгөөр туршаад үзээрэй. За тэгээд энэ бол яг жинхэнэ бодиттой зүйл. Ямар нэг одоо airdrop биш, ямар нэг одоо крипто тоглоом биш те. Энэ бол жинхэнэ крипто арилжаа. Тэгэхээр нэг өдөр акт чин гэсэн асуудал бол байхгүй, нэг өдөр байхгүй болчихно гэсэн асуудал бол байхгүй. Та бүхэн энэ замаар алхаснаар нэгдүгээр арилжаа Binance арилжааны мэдлэгтэй болж авна. Хоёрдугаарт нь ерөөхдөө бол яг жинхэнэ хууль ёсны арга замаар мөнгө олно. Гэхдээ зарим тохиолдолд мөнгө алдна. Тэрийг бас санах хэрэгтэй. Крипто арилжаанд үргэлж ялаад байна гэсэн ойлголт байдгүй. Мөнгө алдах тохиолдол бол байдаг. Гэхдээ ерөөхдөө миний хувьд бол хичнээн мөнгө алдах ч гэсэн хичнээн мөнгө олох ч гэсэн ерөөхдөө олж байгаа алдж байгаагаас их багтал бодоо. За тэгээд ийм байна. Тэгээд энэ channel руу юу ч гэсэн та нараа миний хоёр channel руу ороод ир тэгээд ирэхэд бол энэ channel дээр ч гэсэн ботныхоо channel дээр ч гэсэн community channel дээр ч гэсэн энэ тухай илүү детальчсан байдлаар постууд оруулна. Илүү детальчсан заасан байдлаар постууд бол оруулна. Дараагийн бичлэгээр уулзъя. Peace.